За тэгэхээр лайва үргэлжлүүлээ. Алтан соёмбыг дэлхийд дахинд танилцуулах, түүний мөн чанарыг танилцуулах ажиллагааг хийн. Энэхүү үйл хэрэгтээ нэгдэх хүмүүсийг бүртгэж байгаа. Одоогийн байдлаар та нар өөрснөө харж байгаа бах 18 хүн нэгдсэн байгаа бах, тийм ээ? Ер нь бол 44 нь шихэ хотгот нарыг сургасан боловч өнөөдөр хар монголчууд Китдийн нутагт сэргэн мандсан хар кредийн хувлын төрийг сэргэн мандуулах гэж оролдож байгаа. Тэгэхээр энд нэг асуудал байна л да. Өнгө ялгах. Яагаад алтан төр гэдэг юм? Аль эсвэл яагаад хар төр гэдэг юм гэхээр хар соёмб, алтан соёмб хоёр байгаа. Тэрний дунд нь арга бэлэг соёмб байгаа. Арга нь өвчхөр бэлэг нь дангаараа болох юм бол хар соёмб болчдөг. Өөрөөр хэлбэл цагаан нь өвхөд хар цагаан хоёр арга бэлэг байсан бол цагаан нь өвчих юм бол сөнчих юм бол хар соёмб болчихно. Тэгэхээр их Монголын төвх дэлхийд дахинд Китдийн Монгол, Оросын Монгол гэж танигдсан. Оросын Монголыг алтан ордынхан гэж таньдаг. Китдийн Монголыг хар монголчууд гэж таньдаг болсон. За дундор нь арга бэлгийн төрийг захирсан өндөр гэгэн зүүн гарын Галдан хааны үед бол арга бэлэг соёмб танигдсан. Тэгэхээр та нарын ойлгоод байгаа шиг бүх юм 17 дугаар зуунд биш ч хэдэн зуун мянган жилийн өмнө алтан соёмб дэлхийд танигдсан асуудлыг ярих гэж байна. Тэгэхээр үүнийг юу баталгаажуулдаг юм бэ гэдэг нэг асуудал гарч ирнэ. Алтан ба хар соёмб. Тэрний дундх арга бэлэг. Тэгэхээр арга бэлэг нь хоёулаа хар загс болчих юм бол бүгдээрээ харалчна. Хоёулаа алтан загс болчих юм бол бүгдээрээ алтан болчихно. Соёмбод хувьсах нэг үзэлт байгаа нь хоёр загс юм. Тэгэхээр энэ соёмб яг хэдийд энэ өөрөө ингээд алтан ч юм уу, мөнгөн ч юм уу, арга бэлгийн мөн чанараа олоод байна уу гэдгийг тайлбарлаж чадах нь Монголын цагаан сар. Монголын цагаан сар гэдэг ойлголт бол хар ба алт хоёрыг ялгаж өгнө. Өөрөөр хэлбэл цагаан морин жилээс өмнөх нь бүгд алтан, цагаан морин жилээс дараачих нь бүгд хар. 1990 оноос хойш, 1690 оноос хойш дэлхийд дахинд хар Монголын түүхийг таньсан. Тэгэхээр цагаан морь гэдэг бол ерөөсөө дорн зүгт 100 дангийн илжиг дуус болчихно. Тэгэхээр илжиг дуусны бичээрт байгаа хүмүүс алтан унах дааг гэж ярихаар тэднэрт галзуу солиотой санагдаад байгаа юм. Энэ бол бүх шатанда Улсын хурлын танхимтыг сонсогдно. Ерөнхийлөгчийн өрөөндөө сонсогдно. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн өрөөндөө сонсогдно. Улсын хурлын бүх гишүүд яг тэгж таньдаг. Түүнчлэн жирийн нэг малчны гэртэж гэсэн тэгж сонсогдно. Тэгээ ялгаа нь хаана байна гэхээр тэнгэрт хар сар мандаж байна уу? Цагаан сар мандаж байна уу гэдгээс
Тэнгэрийн язгуур нь хар язгууртай бол хар грээд. Цагаан язгууртай бол 15-ны цагаан сар болно. Тэгэхээр өнөөдөр бол Монголд асар их олон суурьсан хятадууд байгаа. Нуугаад ах юм байхгүй. Дэлхийд дахин танд болсон. Яг одоо нэгэндээ бэлэг өгч баярхах гээд байгаа хятадууд. Энэ бол хар монголчууд хар сар дор хятадын хаврын баяр хийж эхлэх гэж оролдож байгаа. Албан ёсоор энэ жилээс эхлээд та нар хятадын хар монголчууд болно. Харин яагаад ийм болчихв гэх юм бол Их Монголын 6 дахь хаан нь хувлаа. 6 жанжин Зевс шиг. Тэгээд шин 60 нэхлэл чадаагүй 1260 оноос эхлээд хятадын хаан бүхнийг захирах гэж оролдсон нь яг одоо хар монголчууд дэлхийг захирах гэж оролдоод чадахгүй байгаа. Эрт эдүгээ үйл явдал яг татарт ялагдсан тэр түүхээ баталж байгаа. Тэгэхээр асуудал юу вэ нүг гэхээр хар сар дороо цагаан сар дороо гэдэг асуудал гарч ирнэ. Тэр цагаан сар дор нэгдмээр байвал цагаан сар дор нэгдэнэ. Хар сар дор нэгдмээр байвал хар сар дор нэгдэнэ. Энэ бол та нарын хамгийн сүүлийн үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө. Хар сар дор нэгдэж байгаа нь төрөхт ялагдсан хэсэг. Эргүүнэ гүн гэж маш том гүнзгий эрг жалга руу явсан хар монголчуудыг хар сар дор хаврын баяраа хийх нь 6 дахь нь. Их болсон 6 зүйлийн 6 дахь нь хар сар дор хаврын баяраа хийнэ. 2 сарын 18-нд энэ бол 6 дахь 9 эхэлж байгаа үед гин. Та нар 6 дахь 9 эхэлж байх үед хар монголчуудын хаврын баяр болно. Яг тэр үед бол Монголд өвд дуусаагүй байгаа. Бээжингийн хаврын баяраа хийнэ. Энэ бол хар монголчууд, галзуу монголчууд, солиотой монголчууд, тангад монголчууд, хар кредүүд, халахууд 84% нь толгоон дээр хар күрээтэй малгай, жалган малгай өмсөж дундаас нь дов босгосон хүмүүс бүгдээрээ хятадын хаврын баяраа хийнэ. Энийг зөвшөөрч байна. Энийг бол та нар аль хэдийнэ баталгаажуулсан үйл ажиллагаа. Анх удаа хийгээгүй. Харин хэдэн 100 мянган жил хийсэн угаасаа гар дэвсэл нь илжиг дуусны бэлчээрт тохиож байгаа үйл явдал. Гэхдээ та нар гахаан гэдэс, гахаан мах, гахаан гуй чанаж, гахаан ууц тавьбал яасан. Энэ бол хятадд тэмдэглэдэг хятадын хаврын баярын үйл явдал. Ёсын дагвал дагсан шиг дагах хэрэгтэй штэ. Ууц тавиад байгаа нь, өвчөө тавиад байгаа нь махчин алан гэдэгч тариачин анчин махчин харахны хар сар тэмдэглээд байгаа юм. Үүнийгээ бас болчих хэрэгтэй гэж сануулсан ч гэсэн хувьдаа монголчуудад бол энэ үйл явдал яг л ийм байдалтай байна. Энэний дараагийн үйл хэргийн үр дүн юу вэ гэвэл яг одоо Иранд мандаж байгаа махчин харахны Персийн туг мандаж байна. Энэ бол
Хувлын 2 дугаар фронт буюу хар Кретэхийн Кулуга хааны мандуулж явсан тэр хар сэргэн мандалд өнөөдөр Иранд бодит болсон. Тэгэхээр одоо хар монголчууд гэдэг бол хар сар дор хаврын баяраа хийдэг. Тэр нь өөрсдийнх нь хар тэнгэрийн язгуур, түнэр хар тэнгэрийн язгууртаа тэр тэнгэр язгуур нь Кэцтийн битүүнд хамгийн сүүлчийн Кэцтийн өдөр Кэцтэд нэгдэж байгаа баяр нь юм. Харин Монголын цагаан сар гэдэг бол 15-ны сар байдаг. Дүүрэн гэрэлтэй сар Кэцтийн хувьд дэнлүү болдог. Агаар тэнгэрт харагдах дэнлүү гэдэг. Өөрөөр хэлбэл Кэцтүүд 15-ны Монголын цагаан сарыг дэнлүү гэдэг. Монголчуудын хувьд бол сав шим ертөнц сайн бүхнээр дүүрч байгаа. Монголын сайн бүхнээр дүүрч байгааг нэрлэдэг. Тэгэхээр Монголд байгаа хар монголчууд гарл үүслээ Кэцтийн хар сар дор тэмдэглэж хар Кретийн хар төнгөд төрөгт ялагдсан хар тангадууд гэдгээ баталж байгаа. Тэгэхээр тангадууд гэж хий юм бэ гэдэг асуулт гарч ирээд байгаа. Энэ бол Монголын нуус цавчаанд хамгийн сүүлд гарч ирдэг. Тангадууд гэдэг бол дахин төрсөн өшт татарууд юм. Дахин төрсөн өшт татаруудыг тангадууд гинэ. Дахин төрсөн татарууд нь нартын шүтэн, хусцын шүтэн гэж Кэцтүүдтэй хамт, тойролтой хамт Тэмүжин Чингис хаан татаруудыг устгаж байсан. Тэд нэр дахин 1207 оноос бар жил эмэгчин удмынхан дахин сэргэн мандсан нь 1207, 1217, 1227, 1237, 1237, 1247, 1257, 1267 гэсэн 7 давынхны сэргэн мандал явагдсаар байгаа үйл процесс. 7 дав нь жалганаас үсээд жалгаар дуусах юм бол та нарын хүслэнд 9 тоо болж байгаа. Тэгэхээр Монголын цагаан сарын тухай ярихаар хар монголчууд энэ бол солиорл гэж үздэг. Энэ бол Кэцтгүний хандлага. Яагаад гэхээр Монголын цагаан сарыг Кэцтийн хар сар гэд итгээд түүндээ бүр одоо өөрийн ертөнцөө бүтээсэн хүмүүс байгаа юм. Тэгэхээр нэг асуудал байна л да. Монголын цагаан сарыг 2026 онд дэлхийд дахинд бахархал болгож тэмдэглэнэ. Энд хар монголчууд оролцохгүй. Маш их том өргөн хэмжээний арга хэмжээ зохион байгуулна. Тэгээд түүнд Америкийн, Кэцтийн, Оросын болоод бусад бүх орны ерөнхийлөгчийг дуудаж ирүүлж маш том аялал жуулчлалын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Ингийн тулд хизээч хувхаа мод босгодгүй, хувхаа хадаг зүүдгүй, тийм уул аваатаа адууны бичээрт байнга гал морин цаг тохиодог орон нутагт зохион байгуулна. Ижигэл уусны бичээрт зохион байгуулахгүй. Өөрөөр хэлбэл халахын нутагт, баядын нутагт, сартуул өөд загчны баргын нутагт зохион байгуулахгүй. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааг дөрөвдүгээр нутагт зохион байгуулна. Энэ бол
дөрөвдөгчийн эрен хэрхэн эхэлсэн 100 дангийн жороод улс явж байсан бол эцэг хүү хоёрын алтан төр улс хэрхэн сэргэн мандсан тухай Зүчийн, Батын, Алтан ордын улсын сэргэн мандалтыг дэлхийд дахинд зарлана. Үүнд оролцоос татгалзсан хэдэн мянган дөрвдөд байгаа. Тэднэр ч хамаа алга, болцгоо, холдоцгоо бити хийцгээ. Түүнээс өмнө амжаад өөрсдийгөө тангалууд, гидтэй Монгол, ховлай Монгол, хар кредүүд, хятадтай, күн холбоотой, ижил хар тэнгэртэй гэдгээ баталж болно. Тэр хамгийн гол асуудал юунд байна уу гэхээр бидэнд Монголын цагаан сард хийхийн тулд ямар бэлтгэл хийдэг вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энд бол бүх хувхаа модтай овоог буулгана, хадаг яндартай овоог буулгана. Энэ бол нөгөө тос шороо узар муугаа зайлуулах ажиллагаатай яг ижилхэн процесс явагдана. Тэрийн асуудлыг өнөөдөр олон нийтэд хандаж байгаа нь хар монголчууд дараад нь монгол биш хүн болчоод би монгол хүн гэж хашгираад нэмэргүй гэдгээ санах хэрэгтэй. Одоо хоосон баярхаж дээлний гол болж худлаа дээл өмсөж монгол хүн болох гэж жижигдэх хэрэггүй байсан гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгээд ч та нар Монголын цагаан сар нэгдээ гэж нэгдэж чадахгүй. Яагаад гэхээр тэр чин ганцхан адууны бэлчээрт болно, илжиг дуусны бэлчээрт болохгүй. Та нар бол 100 дангийн жороо луусны нутагт амьдарч байгаа. Ийм учраас миний нүүл хэргийг дэмжиж байгаа хүн Монголд 8-9 хүнд байгаа. Бусдад нь дэмждэггүй. Та нарын зайх дарах нэгдэн гэж хурууны үзээрээр хэдэн үсэг бичих болол гайл байна. Нэр зэсгүй нэг хаан найрамдал мэтийн нэг юм худлаа нэг гөлөгнүүд нохоо хорч чадахгүй юмнууд миний үйл хэрэгт нэгдэхгүй. Гуйлагчдыг нэгтгэдэггүй. Ядуусыг нэгтгэдэггүй. Дордсыг нэгтгэдэггүй. Их эрхэндээ дүүл хэрэг. Америкийн нэгдсэн улсын зөвхөн ерөнхийлөгч нь тэр бомбны хуваар Трамп нэг ирж сонирхож болно. Зочин Путин ирж болно. Гэвч ерөнхийлөгч ирж болно. Тэглээгээ тэд нар Монголын цагаан сарыг нэгдэхгүй, гайхан, сонирхон. За энэ хөл хэргийг хийхэд санхүүгийн маш их том дэмжлэг хэрэгтэй байгаа. Яг л майдар бурхны задралт ирүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ үйл хэрэгт нэгдэхийг хүссэн өөрх айл энэ үйл хэргийг үргэлжлэлд нь нэгдэх гэж оролдох юм бол эх жилийн 2 сард нэгдэж болно. Энэ жил биш. Тэгэхээр бүтэн жилийн дараа нэгдэх гэж оролдох юм бол нэг өрх айл 350 мянган төгрөгийн татвар төлж байж жилийн дараа Монголын цагаан сард дор нэгдэх эсхийг шийднэ. Үгүй бол шийдэхгүй. Тэр мөнгөөр яах юм бэ гэвэл тэдгээр гадны дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ажиллагаанд санхүүжилт хийнэ. Энэ бол бидний хамгийн том бэрхшээл болж байгаа. Та нар бол одоо
Хятадын хар сар дор хятадууд шиг баярхаж нэг нэгэндээ бэлэг өгөх гэж хувхаарч хоосрохын ядуугийн туйд болохын уралдаанд оролцож байгаа хар монголчууд хар сар дор хар тэнгэр язгууртаа хар тэнгэр язгуур нь хятадын манжийн тангадын тэнгэр язгуур болдог. Ийм хүмүүс гэдгээ дэлхийд батлнаа. Бид одоо 2 өөр Монгол байгаа. Тэр нь 1260 оноос 1269 оны хооронд 9 жилийн хугацаанд 4 жилийн тасралтгүй дайн 5 жилийн маргааны үр дүнд их Монгол задарч Алтан ордынхан ба Хятадын хар монголчууд эсвэл Батхааны Алтан ордынхан ба Хятадын хар монголчууд Ховдаа монголчууд гэдэг хоёр том хуваагдыг дэлхийд таниулж сурталчилнаа. Та нарууд энэнийг 1260 оноос сурталчилж байгаа. Бид одоо ердөө 3 дахь 9-ээс эхлээд 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэд 8 нь 9-ийн хэдөө ийм хугацаанд дэлхийд дахинд сурталчилнаа. Тэгэхээр одоо яршиг зүгээр нэгнийгээ галзуу солио гэж яхаа хоёулаа галзуу тий. Нэг нь Алтан ордын галзуучууд, нөгөөх нь Ховдын галзуучууд, нөгөөх нь Батын галзуучууд. Их Монгол гэж огт байхгүй. Гэж л одоо таньцгаая тийм ээ. Яагаад Батын Алтан ордын улсын гэдэг асуудал гарч ирж байна вэ гэхээр Батхааны Алтан ордын улсыг 1222 оны хар морин жил Тэмүжин Чингис хааны 60 насны ойгоор хар морин жилд Батхааны Алтан ордын улсын нийслэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлж Батхааны алтан төрийг Тэмүжин Чингис хаан, Зүч хаан, Батхан 3 тунхагласан байдаг нь Тэмүжин Чингис хааны 60 насны ойгоор түүний үйл хэргийг цааш нь хэрхэн үргэлжлүүлэх тухай шийдэл гарсан байдгийг. Энэ бол алтан төрийн 2 дахь 60-ны үйл хэрэг яаж эхлэх вэ гэдэг асуудал Исүкэн удамд болжээ. Хар кредийн буюу альвэсгэл хар кредийн тойрол жахаа хамт сархогтон Ховдын удамд ийм үйл явдал 1260 он тохиосон. Энд ийм 2 өөр 60 жилийн эхлэл болж байгаа. Нэг нь Тэмүжин Чингис хааны төрсөн хар морин жилээс 60 жилийн дараа яах вэ? Нөгөөх нь 13 дугаар зууны 60 оноос яах вэ гэдэг ийм 2 асуудал гарч ирсэн. 2 өөр 60-ны асуудлаар 2 өөр Монгол гарч ирсэн. Тэгээд яг одоо энэ 1260 оны Ховдын хар монголчууд нь өнөөдөр хүртэл Хятадын хаврын баяр хийдэг. Хятадын хаврын баяр. Батхааны Алтан ордынхан өнөөдөр бургас гөлөгдөх цагаар хаврын баяраа хийдэг. Өгөөдөө хаан бол 1222 оноос Батхааны зүүн гарын хаан тулсын төрийг захирч байсан нь 1228 оноос ногоон нурууны дор майдар бурхны задралтыг эхлүүлж Гэрлэнгийн хөдөө арал 1000 булаг 1000 айлын өвлжэн дээрээс Батхааны Алтан ордын улсын зүүн гарын хаан тулсын хаанчлалыг өгөөдөө хаан эхлүүлэхдээ говьд
гөрөөс нутагшуулж гөрөөсний бэлчээрийг 1228 оноос захирч эхэлсэн нь Египтийн фараоны хааны хаанчлалтад өвчж байгаамаа. Тийм болохоор Хятадын хар монголчууд дэлхийд дахинд Чингис хааны дайсан өшт татаруудын хаврын баярыг хийдэг гэдгээ батлана. Алтан ордынх нь Монголын цагаан сарыг 15-ны дүүрэн гэрэлтэй цагаан сар дор тэнгэр язгуураа ялган таниулж хийдэг болохыгаа таниулна. Ийм учраас манай үйл хэргийг нэгдэх хүмүүсийг яг энэ 3 дахь 9 дор бид нэр бүртгэж аавна. Үүгээр оролцогчдын тоог хязгаарлана. Тэгээд цааш нь та нар Хятадын хар монголчууд гэдэг энэ хар сар дор хийж байгаа Хятадын хаврын баяраа тэмдэглэнэ. Тэгэхээр яагаад ийм асуудал гарч байна вэ гэхээр энэ бол 1260 онд хувьдаа эхлүүлсэн үйл явдал. Энэ яагаад ийм болов гэхээр үд дундын нар мандахаас, морин цагт нар мандахаас шөн дундын нар мандах хүртэл алтан нарны гэрэл гэгээг тасралтгүй мандуулах үйл процесс нь баруун зөвхт явагддаг. Түүний төгсгөлийн ажиллагаа Барлаасын удмын үйл хэрэгээр 1206 онд Алтан барын бэлчээрт, Гал улаан барын бэлчээрт Их Монгол улсыг зарласнаар Барлаасын удмын түүх хувь соёл батлагддаг. Тэгэхээр энэ бол барын бэлчээрийг захирсан түүх байсан бол энэ нь Их монголчуудын хувьд Бат хааны хүртэл түүхэнд нь луу могоо гэдэг ойлголт огт байдгүй. Тэр нь энэ 3 дахьчин эртний төгсгөлд 4 дахьчин эрэнд үйлсэн учраас бид нар 4 дахь 9-ээс өмнө бүртгэгдээ хийж байгаа юм. За ингээд энэ үйл хэрэгт нэгдэн эс нэгдэн бид нэр энэ үйл хэргийг албан ёсоор урилгыг нь 1-р сарын 12-наас эхлээд дэлхийд дахин тарааж байна. Тэгэхээр Чингисийн монголчууд Хятадаас яаж ондоошдог вэ гэдэг асуудал гарч ирж байгааг бид нар дэлхийд танилцуулж байна. Хувьдаа хар монголчууд Хятадын хар сарн дор хар Хятад тэнгэр язгууртай гэдгээ хийж суух болно. Бид тэднийг байгаагаар нь дэлхийд танилцуулна. Харин ч ондооших боломжийг олгож өгч байгаагаараа илүү олны анхаарлыг татаж дэлхийд дахинд маш том үзүүлэх сургалт болно. Тэгэхээр манай энэ үйл хэрэгт нэгдэх гэж байгаа хүмүүс нь энэ 1 сарын 15-ны дотор нэгдэнэ. Энэ нэгтгэл бол 3 мэрэгдэд дайлаар мордсон Тэмүжин Чингис хааны Жамуухын, Тойрлын, Жахан хамбын нэгтгэлтэй ижил нэгтгэл. Үүгээр өвлийн наран тэнцэлдээр нэгдэх боломж нь дуусч байгаа. Хаврын наран дор нэгдэх боломжийг бид дорн зүг зарлахгүй. Яг тэр та нар угаасаа тангатын наран дор дараагийнхаа үйл ажиллагаа хийгээ явчихна. Тэгэхээр яг одоо бол Ямааны эвэр ундаг газар, Янгар Ямааны эвэр ундаг бэлчээр нутагт нар мандаж байгаа. Тэр цаг 1 сарын 20 дуусна. Бид 15-ны дотор нэгдэх эс нэгдэх асуудыг шийднэ. За ингээд
Хятадын хар монголчууд Бээжингээс Хятадын цэрэг айрамтай, Манжийн цэрэг айрамтай, Төвдийн дээрэмчин хувилгаанд амнартаа ирж ар халахыг гутаанд оромжилж ямар муухай доройтолд оруулсныг дэлхийд дахин шинээр таних болно. Харин Хятадд эслэгдээгүй, Манжид огт эслэгдээгүй, Төвдийн шарын шашинд огт автаагүй газар зүйн байрлал байгааг дэлхийд таних болно. Яг эндээс нөгөө галзууа галзуурдаг усны арабын домог амьтан яг надыг солиод гэдэг шиг баахан галзуу хар тангадууд, өшт татарууд, Монголын нийт хүн амын 84% нь болсон хар халахууд Хятадын хар сарн дор 1260 оноос эхлээд Хятадын хар монголчууд болчоод тэгээд хар ус уусаар байгаад өвчөж байгаа шалтгаан нь усчин галзуурсан. Та нар одоо метантай, урантай, күхэртэй газрын ховор металлын бүх холцтой шорон хэлбэрээр, шингээ хэлбэрээр холцтой болсон тэр ус ууж галзуурч байгаа. Арабын домог нь яадгүй гэхээр галзууваа цэнгэг ус гэж домог байгаа. Арабад галзуучууд галзуу усаа уусаар байгаа галзуурдаг нэлх сэнгөм шиг. Харин цэнгэг усны ундрагыг хамгаалж байсан нь цэнгэг усаа уугаад саруул ухаантай эрүүл саруул үлддэг баримтыг дэлхийд танилцуулна. Тэгэхээр энэ үйл хэргийг бид нар 1 сарын 15-ны дотор 12, 13, 14, 15 дэлхийд дахинд урилга явуулж зарлаж байгаа. Алтан ордынхны битүүн 12-нд тохиодог. 13-нд тохиодог. Алтан ордынхны шинийн нэг нь наран тооллын сүүн зам дагуу ярьж байна шүү. 14-нд шинийн нэгэн болдог. Тэгэхээр 12-ын 3-нд нэгдээгүй бол 14-ний шинийн нэгэнд багтаж чадахгүй. 14-нд гэсэн шинийн нэгний дараагийн Күслээ шивндэг шинийн 2 нь Монголын цагаан сар байсан. За ингэж л одоо нөгөө та нарын үхлийн хар домогч нь эхлэнэ. Тэгэхээр одоо Хятадын хар монголчууд Хятадын хар сараа хийгээд маш их баяртай, баясгалантай байж сайн рекламдаж өгөөрэй. Хар монголчууд байдаг гэдгийг түүний дараагаар Чингисийн монголчууд, Бадхааны Алтан ордын монголчууд, Зөчийн Алтан ордын монголчууд, Өгөөдөө хааны, Гүйгийн, Дөргө хатны Алтан ордын монголчууд байдаг гэдгийг бид нар дэлхийд танилцуулах болно. Тэгэхээр одоо бид нар энэ үйл хэргийг гिचнээ хүн дэмжиж байна уу 1 сарын 15-ны дотор тэр хүмүүсийн дэмжлэгийг бид нар албан ёсны тоон утга болгож хөргөнө. За ингээд Ховлын хар монголчууд дэлхийд Хятадын хар монголчууд гэдгээ баталж Бадхааны Алтан ордын улсынхан татарт ялагдаагүй, эргүүнээ гүнлөө зогтдоггүй, даатунлуу нүүддэггүй. Нийлх сэнгөм шиг алтан аягаан бариад ангаж өгдөггүй нь баталгаа ялгааг дэлхийд таних болно. Манай үйл хэрэгт нэгдэхийг хүсвэл бүртгөөд эс нэгдэхийг хүсэх нь шар хадны эмнэлгээ томруулаад тэгээд Ховлын хар монголчуудын галзуутын эмнэлэгтээ бүгдээрээ очиж тортой эмнэлгийн өрөөндөө заларцгаа. Баярлалаа.